Цагаан амарчин үзэгчдэд 7 өдрийн онцлог үйл явдлаас таймлан хүргэдэг Fact Index бэр тайм хөтөлбөрийн үзэгчдэнд хүрч байна. За студи сэтгүүлч Баярмаа отхоноор ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт эдийн засгийн үйл явдал улс орнд түлхүү өрнсөн ийм 7 хоног байлаа. За ялангуяа 2015 оны улсын төсвийг эдийн засгийн одоогийн нөхцөл байдалтай тааруулж хэрхэн танах халамжийн бодлогоо эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд тааруулаад эргэж харах хэрэгтэй юу гэдэг асуудлыг хөндсөн ийм 7 хоног байлаа. За түүнчлэн уул уурхайн томоохон орд газруудыг мөн л эдийн засгийн байдалтай тааруулаад хэрхэн цаашдаа ашиглах талаар асуудлыг бас хэлэлцэн ийм 7 хоног байлаа. Мөн Монголын мал сүрэг 51.9 сая төгрсөн ийм таатай мэдээллийг мөн өнгөрсөн 7 хоногт монголчууд бүгдээрээ дууллаа. За бидний хөндөж байгаа хамгийн ихний сэдв бол мэдээж хэрэг 2015 оны төсвийг хэрхэн танах асуудал. За тэрэн дотроо халамж тэтгэмжийн хэмжээг танах шаардлагатай юу, энэ бодлогыг эргэж харах шаардлагатай юу гэдэг энэ сэдв байна. Тэгэхээр Монгол улсын шинээр томилогдсон ерөнхий сайд сайхан бэлэг улсын хурлын чуулганд мэдэгдэл хийхдээ за Монгол улсын эдийн засаг өнөөдөр хямралд орсон. За энэ дээр хямралын эсрэг арга хэмжээг яаралтай авахгүй бол за цаашдаа одоо ямар ч маш том уналтанд орохоор байгаа гэдгийг хэлсэн. За тэгээд тэрээр ерөнхий сайдын хувьд 2015 оны төсөвт хэрхэн тодтгол хийж одоо зардлуудыг танах талаараа танилцуулсан байгаа. За энэ дээр төсвийг танахдаа за захиргааны зардал, урсгал зардал гэхээсээ илүүтэй жирийн ард иргэд дээр улсын төсвөөс очиж байгаа мөнгнүүд дээр нэлээд хэмжээний одоо хасалт таналт хийнэ гэж мэдэгдсэн. За өнгөрсөн 7 хоногийн туршид олон эсэргүүцэлтэд тулгарлаа. За энэ дээр мэдээж эхчүүдийн мөнгийг хасах, хүүхдийн мөнгийг хасах, за түнчлэн төрийн албан хаагчдын тэтгэврт гарахтаа авдаг байсан 12-оос 36 сарын урамшуулалтаа тэмцэх хэмжээний мөнгүүдийг тодорхой хэмжээгээр танна гэж мэдэгдсэн. За энэ хүү олон эсэргүүцэлтэд тулгарсан байна. Түүнээс гадна өнөөдөр улс орны хөгжлийн гол түлхэц болсон. За шинжлэх ухааны академиуд тэр дундаа эрдэмтэн судлаачдын одоо зориулж байгаа мөнгийг ч гэсэн танах талаар хэлсэн. За энэ баггүй эсэргүүцэлтэд тулгарлаа. За ингээд яг энэ болгоныг яг ямар байдлаар төсвийг танах гад эндээс хэдэн төгрөг хэмнэх гээд байгаа юм бэ гэдгийг бид бас онцолж байна. За энэ 2015 оны төслийн тодтголд өргөн барьс одоогийн байдлаар хилцүүлж байгаагаар бол алдар тэгчүүдэд жилдээ нэг удаа олгодог 100 мянган төгрөг 200 мянган төгрөгийг олгохдоо хүүхэд нь 18 нас хүрсэн эхчүүдэд олгохгүй, өөрөөр хэлбэл одоо 18 нас хүртэл хүүхэд нь байгаа алдар тэгчүүдэд л олгоно гэсэн ийм одоо саналыг хэлсэн. За түүнээс гадна оюутнуудад өнөөдөр сар болгоо олгож байгаа 70 мянган төгрөгийг оюутан бүрдэг гэхээсээ илүүтэй онц сайн сурж байгаа оюутанд зөвхөн олгоно гэсэн ийм төслийг танилцуулсан. За түүнээс гадна хүүхдийн 20 мянган төгрөгийг сар болгоо олгож байгаа. За үүнийг саяас дээш орлоготой өрхүүдэд олгохгүй, өөрөөр хэлбэл саяас доош орлоготой өрхүүдэд л зөвхөн хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох талаар саналыг хэлсэн. За түүнчлэн төрийн албан хаагчид өнөөдөр тэтгэврт гарахдаа 12-оос 36 сартаа тэмцэх хэмжээний одоо цалинтай тэмцэх хэмжээний мөнгийг авдаг. За энэ мөнгийг одоо бүгдийг нь тэгшилж 12 зөвхөн 12 сараар л энэ тэтгэмжийг олгох талаар ерөнхий сайд саналыг улсын хурлд тавьсан. За энэ олон их мөнгийг хэмнээд төсөвт өнөөдөр 15 тэрбум төгрөгийг одоо хэмнэх боломжтой юм а гэсэн тооцоо судалгааг хийж байгаа. За одонтой эхчүүд гэхэд 2014 онд нэгдтэй Монгол улсын хэмжээнд 210 мянган одонтой их байдаг. За үүний 1-р зэргийн одонтой буюу 200 мянган төгрөг авдаг их нь 65 мянга. За 2-р зэргийн одонтой буюу 100 мянган төгрөг авдаг их нь 145 мянга байдаг. За ингээд алдар тэгчүүдэд нийт олгож байгаа мөнгө бол 27.5 тэрбум байдаг. За улсын төсвөөс хүүхдэд одоо сар болгон өгч байгаа 20 мянган төгрөг төсвөөс нийтдээ 240 тэрбум төгрөг зориулагдж байгаа. За оюутны 70 мянган төгрөгөнд нийтдээ 90 тэрбум төгрөг төсвөөс зориулагддаг. За төрийн албан хаагчдын тэтгэврт гарах урамшуулалт за 12 сараар тооцох юм бол жилдээ 50 тэрбум төгрөг олгож байгаа. За эдгээрийг дээр дурдсанаар зөвхөн зорилтод гэж үзээд дээр хүмүүст одоо ялгууртайгаар олгож эхлэх юм бол 15 тэрбум төгрөгийг төсвөөс хэмнэх боломжтой гэж үзэж байгаа. За тэгвэл энэ асуудалд өнөөдөр иргэд ихээхэн эсэргүүцэлтэй за дээрэс нь ер нь холбогдох эдийн засагчид түнчлэн улсын хурлын зарим гишүүд ч гэсэн энэ дээр бас эсэргүүцэлтэй байгаа. За тухайлбал өнгөрсөн 7 хоногт улсын хурлын төсвийн байнгын хорооны дарга даваас сүрэн за ийм байдлаар хэрвээ төсөвдөд таналт хийх гэж байгаа бол улсын хурлын төсвийн байнгын хорооны даргаас огцрох хүсэлтэй улсын хурлын дарга энэ хвалдад хүргүүллээ. За 2015 оны төсвийн тодтголын захиргааны зардал тухайлбал дид сайд гэх мэт эргүй албан тушаалыг хасч дарга нараасаа эхэлж хэмнэхийн оронд жирийн иргэдийн орлогыг бууруулах чиглэлд хийгдэж байгаа нь ядуу иргэдэд улам доройтуулах арга хэмжээ болно гэж үзээд төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөх хүсэлтэд өглөө.
Би бол хямралыг одоо ингээд танаа тумайд ингээд гарна гэж боддог. Компаниудаа ажилтаа орлоготой байлгаж ижил гарна гэж боддог. Энэ төсвийн мөнгө чинь үндэ цалинч бай, тэтгэрч бай, бид нар худалдаа авалт хийж компаниудыг тэтгэж тэд нар орлоготой байж буцаад төсөв татвар төлдөг байхгүй. Тийм учраас би ийм замаар бол нэгдүгээр хямралаас гарч бол хоёрдугаарт оюу толгоогоос мөнгө авч чадахгүй байж. 10 төгрөгийнхөө 1 төгрөгийг авч чадахгүй байж. Энийний төлөө зүтгэхийн оронд эргээд иргэдийнхээ очиж байгаа тэр орлогоос өмсөлж байгаа чи ядуурлыг нэмж байгаа байхгүй. Тэр нь 30 мянган төгрөгийг одоо эхчүүдээс 30 тэрбум төгрөгийг харамлаа л гэдэг ч юм уу. Ер нь ингээ хараад ахт бол бас л жижигхэн зүйлийг л бид хэмнэх тухай яриад байна шүү дээ. Гэтэл үндсэндээ бид нар оюутлахад бол зүгээр л нэг жохон гэрэндээ хилцэл оруулалт сайжруулахт бол энэ мөнгнүүд юу ч биш байхгүй орж ирэх ёстой. Гэтэл бид 10 төгрөгийн 1 төгрөгийг авч чадахгүй байгаа энэ дөө харамсалтай. Тэрний төлөө зүтгэж тэгж одоо төсвөө төлөвлөж орж ирж чадахгүй байгаа нь бол харамсалтай. Тэгэхээр би ийм төсвийг яаж одоо батлуулах гэж ингэж байнгын хороог нь ахал зүтгэв. За өнөөдөр Монгол улс уулуурхаад тэр дундаа оюу толгой 5 толгойг томоохон орд газруудыг өнөөдөр ашиглаж байгаа. За харамсалтай нь энэ орд газруудаас гарч байгаа баялаг Монголын жирийн иргэдийн халаасанд орохоос илүүтэй хөрөнгө оруулагч гих нэртэй гадныхны халаасанд орж байгаа нууц бишээ. За Төсвийн байнгын хорооны даргын мэдэгдэж байгаагаар оюу толгой тэргүүтээ орд газруудаас авах баялгаа харийнханд өгчгөөд жирийн ард иргэдтэй төсөөс очиж байгаа мөнгөн дээр өнөөдөр ингэж танд тийхэн зохисгүй гэж үзэж байгаа. За тэгвэл оюу толгой дээр үнэхээр хідэн төгрөгийн борлуулалт хийгээд хідэн иргэдийн халаасанд очиж хэрэгтэн хөрөнгө оруулагчдын гарт очиод байгаа юм бэ гэдгийг бид бас тооцоо судалгаа хийж үзлээ. За тэгвэл оюу толгой компаниуд өнгөрсөн оны 9-р сарын эхний 9 сарын байдлаар 1.7 их 80 төгрөгийн борлуулалт хийсний 10%-ийг ч монголчууд хүртэж чадахгүй байгаа юм а. За 10% болох 170 тэрбум төгрөгийг улсын төсөв төвлөрлөхээр тооцсон боловч за эдгээр 170 тэрбумынхаа 100 тэрбумыг нь оюу толгоогоос урьдчилгаа болгон зээлсэн мөнгөнийг хүүнд нь өгч оюу толгоогоос ердөө 70 тэрбум төгрөгөл энэ онд орж ирж байгаа юм а төсөвт. За тэгвэл эх онд гэхэд оюу толгой нийтдээ 3.9 их 80 төгрөгийн борлуулалтыг дэлхийн зах зээлд хийн. За энэ бол оюу толгоогоос гарч байгаа цэвэр зис алтны одоо нийт өртөг гэсэн үг ээ. За 3.9 их 80 төгрөг хэдийн хэмжээний мөнгө вэ? Өнөөдөр улсын төсөв 6-аас 7 их 80 төгрөгөөр тоологдож байгаа гэж үзэх юм бол энэ бол улсын төсвийн талаас ч илүү давсан 60-70% тэнцэх хэмжээний мөнгө. Зөвхөн Монгол улсын одоо бүхэл бүтэн жилийн төсвийн 60-70% тэнцэх хэмжээний ийм борлуулалт хийлээ гэхэд мөн л одоо энэ хуулиараа бид нар оюу толгоогоос энэ мөнгөний 10% ч хүрэхгүй мөнгийг бас л авах тооцоо гарсан байна. За уг нь бид оюу толгойд гэрээгээ зөв хийгээд үнэхээр баялагийнхаа 34%-ийг эзэмшиж чаддаг байсан бол за өнөөдөр энэ төрийн албан агчид хүүхдийн мөнгнөөс хэмнэж төсөвтэй хэмнэх гээд байгаа 15 тэрбум төгрөгийг 90 дахин нуглах хэмжээний мөнгийг оюу толгоогоос авч чадах байлаа. За харамсалтай нь ард иргэдээ оюу толгойн 34%-ийг бид эзэмшнэ гэж хуураад за өнөөдөр яг амьдрал дээр оюу толгойн орлогын 10 төгрөг тутмын нэгийг ч авч чадахгүй хэмжээний ийм гэрээ хийснийхээ хохирлыг бид өнөөдөр амсаж байна. За оюу толгойтой харьцуулахад ийм байна. Түүнээс гадна төсвийг өнөөдөр улсын хурлын Төсвийн байнгын хорооны дарга даваас руу хэлэхдээ дид сайд гэх мэтийн хэрэггүй орон тойгоо зэгцэж төсөв хэмнэх ёстой байсан гэсэн мэдээллийг хийсэн. За тэгвэл түүний хэлж байгаагаар нэг дид сайдад өнөөдөр жилдээ 35 сая төгрөгийн төсвийг зориулж байгаа. За 17 дид сайдаар тооцож үзэх юм бол бараг хагас тэрбум төгрөгийг зөвхөн дид сайдын хэрэгцээнд зориулж байгаа юм а. За түүнээс гадна өнөөдөр татварын байцаагчид за түнчлэн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан гээд сэтэртэй болгон төсвийн мөнгийг хайр найргүй үрж байгаа ч нууц биш байгаа. За зөвхөн нийслэл хотод гэхэд нийслэлийн удирдлагууд төсөв батлахтаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчийг улирал тутам 10 сая төгрөг авч байхаар төсвөлсөн байдаг. За энийг жилээр нь тооцож үзэх юм бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч 45 төлөөлөгч жилдээ 40 сая төгрөг авдаг гэж тооцох юм бол нэг жилд 1.8 тэрбум төгрөгийг авч байгаа юм а. За энэ мөн л бидний өнөөдөр энэ олон халамжийн мөнгнүүдийг одоо танаад 15 тэрбум төгрөг авах гээд байгаагийн бараг 10%-тай тэнцэх хэмжээний ийм мөнгө байгаа. За тэгэхээр өнөөдөр хэмнэлтийг жирийн иргэдийнхээ халаасыг тэмтгэхээсээ илүүтэй дарга сайдууд хамгийн их тансаглалыг одоо эдэлж төсвийн мөнгөний ихийг зарцуулж байгаа тэр дарга сайдуудаа ихэж хэмнэ гэдгийг иргэд гаргаж байгаа юм а. Ер нь хөдөө гадаах хэцүү шүү дээ. Юмны ханшны өндөр тэгээ юмны өсдөг тэгээ мөнгө төгрөг ховор ер нь худалдаа авах чадвар хөдөөд хэцүү болсон.
Яг ноос нөгөө нэг хөдөө болохоор нөгөө арьс дүүхүйд гардаг үе юм арьс дүүхүйдээ ханш унссан. Учраас одоо хөдөр нь хүндэл тусч байна. Хөдөө өвдөгцөн шүү дээ. Хүүхдээ мөнгө тавихгүй л гэж байна. Тэр одонгийн мөнгө тавихгүй л гэж байна. Энэ бол хэцүү л байна. Хүүхдийн мөнгө тандаг бол тэр үнэтэй зантай ундаг машин одоо тэр гадаадд явдагаас бүгд тэгж танлаа л гэж адилхан аав хүү алаг үзэхгүй л танах хэрэгтэй шүү дээ. За миний хувийн бодлоор бол энэ удаа буруу юм байгаа юм да. Тэр одоо хямрал явагдлаа тэгээд хямрагч байгаа тэмэрчл байгаа ах л та. Гэхдээ тэр хүүхдийн мөнгөийг дээр хасгаад асуудал надад бол буруу л гэж харж байна. Тэгээ энэ доод хүмүүсэд байгаа энэ тэтгэврүүд хэмжээ бас жоохон нэмэх талаас бодох хэрэгтэй байна. Өөртөө л болоодох юм уусч тэгээд бид нар энэ тэтгэврийн хүмүүс гэдэг харж үзсэн юм байхгүй шүү дээ. Ерөнхийдөө сонгохдоо хэлсэн шүү дээ. Эдийн засаг 1-р эдийн засаг 2-р эдийн засаг 3-р эдийн засаг гэж. Эдгээр засаглаад ах дээр сүлдээ юу болж өрдөг бол эдгээр засаглаад ах дээр хамгийн сүлдээ ирсэн шургал болдог байхгүй юу. Тэр оюуны засаглал хаана, эдийн боловсролын засаглал хаана, авах гэх ухаан хаана. Нэгсэндээ монголоор ярих юм бол бидний өвдөцөр ярьж байгаа арга билгийн ухаан хосолж иж энэ нийгэмч авч явах хэвээр. Ганцхан эдгээр засаглаад эд материалаар бүх юмыг хэмжинэ гэвэл энэ бодлоо сүрэл дүрнэл гэсэн. Ер нь иргэдийн халаас руу тэмтэрч одоо тэр халамжийн бодлогыг бас үүсгэж болохгүй. Ямар улсад халамжийн бодлого заавал байдаг. Гэхдээ хүн амын хэдэн хувьд нь байдаг гэдэг нь тэр тухайн орны онцлогоос хамаарч шалтгааллах өвчин зүйл гэж байна л да. Аливаа засгийн газрын бодлогод нийгмийн хамгааллын тухай асуудал бол одоо өмнөх төрийн бодлогын залгамж шин чанарыг бас хадгалж ирсэн байдаг. Дайны үед ч байсан гэсэн одоо хүнсний картаар ч юм уу нийгмийн хамгаалж үлддэг аль хэсэг газар. Тэгэхээр эдийн засгийн одоо өсөлт бууралт ороо босгоо энэ үед ч гэсэн нийгмийн хамгааллыг бол орхитуулж болдоггүй. Энэ бол одоо тухайн засгийн газрын өөрийнх нь хүлээх үндсэн гол үүрэг юм байна. Бид нар чинь засгаа байгуулахдаа хүртэл яамдуудын хатаог нэмлээ. Сая дэд сайдрын хатаог нэмчихлээ. Их орончороо уралдаад яах вэ гэж сайхан мэл ерөнхийдөө хэлсэн байлаа. Харин ч хин илүү их орончоо одоо үзэх тийм цаг байхгүй. Миний ойлгожгаар 1997 оны Азийн хямралын үеэр Солонгосын парламентын гишүүд цалингүй ажиллаж исэн. Тийм сая Украинд гэхэд одоо ерөнхий сайд хоёрын цалингүй ажиллаж байна. Парламентын гишүүдийн 50% цалингаасаа татгалзаж байна. Тэгээд хэдэн хүн халаад хямрал дуусчдаг бол үн сайхан байна. Гэхдээ тийм зүйл болохгүй л дээ. Өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Би бол ерөнхий сайдыг ийм хүнд үед бол цалингүй ажиллаа гэж одоо уриалмаар байна өөртөө. Цалингаасаа татгалзаа, гар утасныхаа мөнгийг өөрөө төлөө. Тэр машиныхаа дугуй мөнгө сольдог бол тэр Украиний нөхдүүдээс суралцаад өөрийнхөө мөнгөөр дугуйгаа сольж ажиллаа. Энэ нь илүү их оронч харагдана. Нийгэмд учирж байгаа бүх дарамтаандаа ард түмнээр л буудаг аахгүй. За түнчлэн Монголын төрд эргэж харах хэвээр өөр нэг зардал байгаа нь нэг удаагийн болоод богино хугацааны татаас тэтгэмжүүд байгаа. За ер нь бол хар ухаанаар бодоод үзэх юм бол албан хаагчдынхаа цалин хөлсийг тогтмол нэмээд ард иргэдэнд тогтмол өндөр цалин авч явах юм бол тухайн хүний амьдрал одоо бас боломжийн амжиргаа нь хэвийн төвшөнд яваад байж болохоор байгаа юм. Гэтэл цалингаа одоо урт хугацаанд нэмэхгүй тогтвортой байлгаж чадахгүй байж за нэг удаагийн зөвхөн урамшуулалт тэтгэмж зэрэгт хэдэн тэрбумаар нь мөнгө зарж байгаа нь өнөөдөр бас анхаарах ёстой, зайлшгүй эргэж харах ёстой. Нэг зүйл болоод байгаа. За засгийн газраас гаргаж байгаа санал дээр бол төрийн албан хаагчдын тэтгэврт гарахад олгодог тэтгэмжийн хэмжээг 12-аас 36 сар байдгийг жигдрүүлээд 12 сар болгоё гэсэн ийм саналыг бол засгийн газрын зүгээс хэлж байгаа. За үүнийг бол мэдээж хэрэг төрийн албан хаагчид төдийлөн таатаа хүлээж авахгүй байгаа ч гэсэн за эргээд бас нэг харахад гимгүү ийм зүйл харагдаж байгаа. Тухайлбал ер нь бол энэ тэтгэврт гарч байгаа хүмүүсийн тоо сүүлийн үед маш их нэмэгдэж байгаа. Гэтэл зөвхөн төрийн албанаас тэтгэврт гарч байгаа хүмүүст 12-аас 36 жилдээ 36 сартаа тэнцэх хэмжээний тэтгэмж олгоод нөгөө талд хувийн секторт байгаа хүмүүст бол ийм тэтгэмжийн мөнгө олдохгүй хувийн секторынхан бол цэвэр өөрсдийнхөө одоо хүчээр амьдраад явж байгаа ийм зүйл харагдаад байгаа. За ер нь бол Монгол Улсын хэмжээнд 2011 оноос 14 оны хооронд энэ тэтгэмжийн хэмжээл гэхэд 4 дахин өссөн гэдэг ийм тоо харагдаж байгаа. Тэгээ эндээс харахад бол монголчууд энэ тэтгэмж гэдэг зүйлд ямар их мөнгийг зарцуулж байна вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа маа. За төр одоо тэтгэмж нэрээр нэг удаагийн татаас нэрээр хүмүүстэй төрийн албан хаагчдаа ийм их мөнгө олгож байхын оронд за нийтэд нь төрийн албан хаагчдынхаа цалинг энэ хэмжээний мөнгөөр нэмэх юм бол хамаагүй илүү одоо дэмжлэг болж албан хаагчид нь очно гэдэг бас нэг ийм зүйл харагдаад байгаа юм. За төрийн одоо санхүү
энэ хэрээр нэг удаагийн ийм татаасууд, нэг удаагийн ийм тэтгэмжүүдэд хэтэрхий их мөнгө зарснаас мэдээж хэрэг улсын төсөв дарамтанд орно. За улсын төсөв дарамтанд орно гэдэг бол эргээд улс орныхаа амьдралд бас нөлөөлнө. Гэтэл Монголын төрд бол ганцхан төрийн албан хаагчид, төрийн байгууллагууд байдаггүй. За үүний цаана бол бас хувийн сектор гэж бүхэл бүтэн айран байж байгаа. Ер нь бол бас улсын хөрөнгө санхүү гэдэг зүйл бол мэдээж хэрэг шууд энэ хувийн байгууллагууд, хувийн секторынд шууд одоо нөлөөлдөг ийм зүйл байгаа. За дамаа улсын төсөв энэ мэт одоо тэтгэмж халамжуудын дарамтанд өртснөөр эргээд нөгөө хувийн сектор гэдэг энэ зүйл дээрээс бас дарамт олж очиж байгааг хэлэх хэрэгтэй. За дээр нь өнгөрсөн 7 хоногт нэг зүйл яригдсан, эрүүл мэндийн даатгал. Хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр 100% даадаг байсан бол одоо цаашдаа боломжтой айл өрхүүдийн хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалыг төр даахгүй, за боломж муутай айлуудын хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалыг төр даана гэдэг бас нэг ийм одоо агуулга бүхий хуулийн төслийг улсын хурлын одоо зарим гишүүд улсын хурлд өргөн барьж энэ асуудлыг улсын хурл хилцэж эхэллээ. Ингэснээр боломжтой гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуудал үүсэж гарч ирж байгаа. За Монголд бол боломжтой гэж үзэх хэсэг бол нийт хүн амын 5% нь үнэхээр чинэлэг амьдралтай айлууд байдгаа гэж хэлдэг. Бас нэг одоо 30 орчим хувь нь ядуу амьдардаг гэж үздэг. За тэгвэл эдний дунд байгаа нөгөө 60 хэдэн хувь нь нөгөө дундаж амьдралтай иргэд болж таарж байгаа. Тэгэхээр өнөөдөр боломжийн амьдралтай гэж энэ дундаж амьдралтай 65% дээр чинэлэг амьдралтай одоо 5% нэмээд нийт 70% айл өрхөнд болж таарж байгаа. Гэтэл өнөөдөр Монголын дундаж амьдралтай айл өрхийн одоо цалин орлогын хэмжээ хэд вүлээ? Гэтэл өргөн хэрэглээний бараа инфляцийн үн ханш одоо ямархуу өсөж байгаа вэ? Энтэй ингээ харьцуулаад үзэхээр Монголын дундаж амьдралтай айл өрхийн чадвар ч гэсэн өнөөдөр тийм сайнгүй байгаамаа. За гэтэл энэ мэтэр даатгал, за дээрээс нь хүүхдийн мөнгөийг ч гэсэн ялгаагүй боломжтой айл өрхийн хүүхдүүдэд өгөхгүй гэдэг ийм зүйл бас яригдж байгаа. Ингээд харахаар нөгөө нэг дундаж амьдралтай айл өрх хувийн сектор гэдэг энэ нийгмийн бүхэл бүтэн бас нэг авч явж байгаа нэг хэсэг бол яа харахгүй нэг хаягдах тойргийн гадна үлдэж байгаа нэг иймэрхүү зүйлүүд харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ дээрээ бас эргэж харах хэрэгтэй юм болов гэсэн нэг бодол төрж байна. Тэгээд ер нь энэ хямрал гэдэг нэг зүйлийг яриа, за хямралыг давах гэдгээр бас их оновчгүй шийдвэрүүд, хүмүүсийг хохироосон шийдвэрүүд бас гарах болзошгүй байна. За уг нь бол 2015 оны төсөвд цалин дэвтгэрийг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөгийг суулгасан байдаг. За гэтэл засгийн газраас бол одоо өмнө нь төрийн албан хаагчдыг 15%-аар цомогдох талаар ярьж байснаа. За энэ удаа энэ 15%-аар цомогдохоо болиё. Харин төрийн албан хаагчид болоод энэ цалин дэвтгэрийг бол одоо нэмэхээ төр азния гэсэн ийм зүйлийг бас ярьж эхэлсэн. За тэгвэл өнөөдөр үнэхээр энэ төрийн албан хаагчдын одоо бага цалинтай хүмүүс болоод за тэтгэврийнхэн бол өнөөдөр энэ үнийн өсөлт, инфляц, худалдаа авах чадвар бол өөрөө хэд дахин буурчихсан. Үнэхээр нэмэхгүй байна гэдэг бол тэднэрт бас их хүндэл сонсогдож байгаа. За тэгэхээр энийг бас эсэргүүцэж өнгөрсөн 7 хоногт үйлдвэрчний эвлэлээс хэвлэлээ урал хэлээ. Ард иргэдийн одоо халаас руу, ард иргэдийн өдөр тутмын амьдрал руу орох ийм шийдлийг энэ шин засгийн газар гаргахгүй байхыг бид санал болгож байна. Тэгэхээр энэ ерөнхий сайдын илэрхийлсэн одоо гол асуудлууд жирийн иргэдийн ажил хөдөлмөр эхэлж байгаа хүмүүс амьдралаа одоо өдөр тутмынхаа амьдралыг аргацаан ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн эрх ашгийг зөрчих юм байдалд хүргэж байна. Гол одоо байр суурийн асуудал бол жирийн иргэдийн одоо энэ амьдрал ахуйтай холбоотой ийм асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлж байгаа учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөө маргаашгүй энэ улсын 3 талт хэлцээрийн хүрээнд энэ байр суурийг авч хэлцээ гэдэг урилга саналыг өнөөдөр хүргүүлж байна. За өнөө маргаашийн эдийн засгийн хямрал яах вэ? Бүсээ чангалаад бид давлаа гэхэд Монгол улс хизээ хөгжих вэ? Хизээ өнөөдөр хөгжиж буй орнуудын төвшөнд очих вэ гэдэг асуудал байдаг. За энэ дээр мэдээж хөгжлийн олон цогц төлөвлөгөө байдаг. Хамгийн гол нь бид техник, технологи, за хүнийхээ одоо оюун санааг хөгжүүлж байж өнөөдөр хөгжилд хүрэх ёстой. За тэгвэл энэ төсөв танах гэдэг дээр эдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг ихтэй сургуулиудаа нэгтгэх талаар ерөнхий сайд бас энэ үгэндээ хэлсэн. За энэ нь эрдэмтэд судлаачдын бас уур цохлыг хүргэлээ. За эрдэмтэд судлаачид энэ сарын 30-ны өдөр Чингисийн талбайд жагсах гэж байгаагаа аль биесээр өнгөрсөн 7 хоногт мэдгдлээ. За ерөнхий сайд хэлэхдээ бол тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг ихтэй сургуулиудаа нэгтгэнэ. За ингэхдээ хөнгөн үйлдвэрийн хөгжлийн судалгаа, нэхэмжлийн хүрээлэн, дулааны техник үйлдвэрлэлийн экологийн болон ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудыг төсвөөс гаргаж шинжлэх ухааны техникийн их сургуулийн харьяанд шилжүүлнэ гэсэн. За тэгвэл үүнийг эрдэмтэд эсэргүүцэж
үзэгдэж байгаа. За хэдийгээр одоо өндөр хөгжилтэй орнуудад хүрээлэнгүүд нь ихтэй сургуулиудтайгаа нэгдсэн ийм байдлаар ажилладаг боловч за өнөөдөр Монгол улс тэдгээрийн төвшөнд хүрч чадаагүй байна. Ихтэй сургууль дээр ажиллаж байгаа эрдэмтэд судлаачид өнөөдөр хичээл одоо заах, лекц унших, эндээ цагаа зориулж байгаагаас биш за эрдэм шинжилгээндээ зориулах тийм боломж нөхцөл өнөөдөр хангагдаагүй байгаа учраас за энэ бол шинжлэх ухааны салбарыг мөхөх бодлогоо гэж эрдэмтэд эсэргүүцэж байгаа. За түүнчлэн эрдэмтэд судлаачид гээд тоо томшгүй олон байгууллагууд гэж нэрлэдэг байгаа боловч яг үүндээ өнөөдөр Монгол улсад шинжлэх ухааны 30 гаруй байгууллагад 1000 орчим эрдэмтэд ажилладаг. За үүнийг одоо тоо томшгүй олон хүмүүс гэж төсөөлж болохгүй. За эдгээр хүмүүсээс одоо 60 орчим орон тоог хасч 600 сая төгрөг төсвөөс хэмнэнэ гэдэг нь эдийн засгийн хямралыг одоо зогсоох гарц бишээ. Тэгээд ч өнөөдөр улс орон хөгжиж гэвэл төсвийнхээ тодорхой хувийг бараг зарим улс орнуудад 1-10% нь зориулдаг. За Монгол улс харамсалтай нь өнөөдөр төсвийнхээ 0.5% ч бараг шинжлэх ухааныхаа салбарт зориулж чадахгүй байгаа. Харин ч өнөөдөр улс орон хөгжиж гэж байгаа бол энэ эрдэмтэн судлаачтай эрдэм шинжилгээний байгууллагуудаа одоо дэмжиж байж алс ирээдүйн одоо улс орныхоо хөгжлийн том бодлогыг дэвшүүлэх ёстой гэсэн байр суурийг эрдэмтэд илэрхийлж байгаамаа. Одоо өөрөөр хэлбэл шинжлэх ухааны салбарыг бол байхгүй болох ихний алхам хийгдэж байна гэж бид ингэж үзэж хаардж байгаа. Тэгээд өнөөдөр бол энийг эсэргүүцэж бид нар шинжлэх ухааны авраг гэдэг төр хороог байгууллаа. Энэ дээр бол шинжлэх ухааны үйлдвэрчний шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа эрдэмтэн судлаачтайгаа хамтраад одоо бид сая хуралдаад төр хороогоо байгууллаа. За маргаашнаас эхлээд бол бид за ер нь шинжлэх ухааны байгууллагын талаар яах вэ гэдэг талаар бүх одоо судлаачдынхаа дунд санал асуулга явуулна. Одоо санал бодлын сонсно, нэгтгэж авна. Ингээд бол цаашдаа шинжлэх ухааны талаар одоо ямар байх хэвээр, яаж ажиллах хэвээр гэдэг талаар чиглэл юм гаргана л да. За өнгөрсөн 7 хоногт 5 толгой орд газарт хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулалт боллоо. За хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад бүгд найрамдах Хятад ард улсын China Shinhua Energy, Японы Sumitomo, за Монголын энержи ресурс компани хамтарсан консорциум шалгараад байгаа. За 5 толгой орд газрын хувьд монголчуудын зүгээс нэлээд их найдвар тавьж байдаг ийм орд газар байгаа. За өнгөрсөн хугацаанд 5 толгой орд газрыг ашиглаж ард иргэдтэй одоо уул уурхай баялгаас хишиг хүртээн за нэг Монголын иргэн 1072 ширхэг хувьцаа хүртээн гэх мэтээр эрх баригчид маш олон зүйлийг амласан. За 5 толгой орд газрыг одоо үр ашигтай, үр өгөөжтэй ашиглахын тулд төр өөрийнхөө мэдэлд байлгаад энэ ордыг ашиглана гэж ийм шийдвэрийг гаргаад өнгөрсөн хугацаанд Эрдэнэс 5 толгой гэдэг компанийг байгуулж энэ 5 толгой орд газар дээр ажиллаж ашигын өгөөжийг нь хүртнэ гэж одоо төр үзсэн. За гэвч харамсалтай нь Эрдэнэс 5 толгой компани өнөөдөр өрөнд баригдсан ийм байдалтай байж байна. За өнгөрсөн хугацаанд 5 толгой үйл ажиллагаа явуулж ихэлснээр 2008 оны улсын их хурлын сонгуульд эрх баригчдыг өгсөн амлалтыг 2012 оны сонгуулийн өмнө биелүүлэхийн тулд Хятадын Chalco компаниас нийтдээ 350 сая $, зээл авсан. За өнгөрсөн хугацаанд энэ үрийг Эрдэнэс 5 толгой дарах ажлыг л бүхэлдээ одоо хийлээ гэж хэлж болно. За харамсалтай нь өнөөдөр 2012 оны сонгуулийн өмнө авч ард иргэдтэй одоо хишиг болгож популист амлалтаа биелүүлэхийн тулд тараасан энэ мөнгөнийхөө өрийг бүрэн дарж чадаагүй ийм байдалтай байж байна. За яг өнөөдрийн байдлаар Эрдэнэс 5 толгой компани Хятадын Chalco компани 110 сая $, өрийн үлдэгдэлтэй байна. За түүнчлэн Эрдэнэс 5 толгой арилжааны банкудаас ч гэсэн мөнгө зээлсэн байгаа. Энэ мэтэр бол Эрдэнэс 5 толгойн байдал өнөөдөр сайнгүй байгаа учраас цаашдаа энэ 5 толгой орд газрыг үр өгөөжтэй ашиглахын тулд хувийн компаниудад хөрөнгө оруулах эрхийг нөгөөд ашиглуулах нь зүйтэй юм а гэдэг ийм шийдвэрийг Монголын төр гаргасан. За ингээд өнгөрсөн одоо 7 хоногт Хятадын China Shinhua Energy болоод Японы Sumitomo, Монголын энержи ресурс гэсэн одоо хамтарсан түншлэл энэ одоо 5 толгой орд газарт хөрөнгө оруулалт хийх энэ эрхийг авсан байгаа. За нийтдээ дээрх одоо түншлэл дээр нэмэгдээд Peabody Energy гэдэг энэ компани бас оролцсон. За гэхдээ Peabody-гийн санал энэ одоо түншлэлийн саналаас одоо доогуур үнэлэгдсэн учраас ийхүү дээрх түншлэл 5 толгой орд газар дээр одоо хөрөнгө оруулалт хийхээр боллоо. За ер нь эдгээр компаниудын чадвах нь ямар одоо чадвартай компаниуд вэ гэдгийг бас харж үзсэн байгаа. За үүн дээр Хятадын China Shinhua Energy-гийн хувьд бол зах зээл дээр өнөөдөр 60 тэрбумын
тэрбум ам долларын үн цэнтэй ийм компани байна. За өөрийн гэсэн үйлдвэрүүдтэй төмөр замтай борлуулалтын одоо найдвартай зах зээлтэй гэж үнэлэгддэг компани байна. За Японы Sumitomo корпорацийн хувьд 13 тэрбумын үн цэнтэй за мөн Аз номхон далайн бүс нутагт нүүрс болоод бусад ашигт малтмал борлуулдаг ийм том тоглогч гэж үнэлэгдэж байна. За энержи ресурсын хувьд мэдээж хэрэг Sumitomo болоод Шинхуа энержи хоёртой одоо харьцуулах компани биш ч гэлээ. За Монголын хувьд бол өнөөдөр энержи ресурстэй энэ салбартаа энэ тэнцвэр хэмжээний компани бол алга. За Монголдо бол том тооцогддог энержи ресурс компани өнөөдөр зах зээл дээр 500 сая ам долларын үн цэнтэй ийм компани байна. За мөн 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэртэй цахилгаан станцтай гэх мэтэр энержи ресурсын Монголын зах зээлд явуулж байгаа үйл ажиллагаач гэсэн өнөөдөр томоор үнэлэгдэж байгаа. За энэ 3 компани бүгдээрээ дэлхийн олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн гэсэн одоо хувьцаа гаргадаг. Өөрөөр хэлбэл одоо нэг зах зээлд тоглож сурсан ийм одоо тоглогчд байна гэдэг ийм дүгнэлтийг өнөөдөр хийж байна. За тийм учраас энэ 3 одоо компани нэгдэл болсон хамтарсан түншлэл 5 толгойд ороод ажиллахад хөрөнгө оруулахад боломжтой гэсэн ийм дүгнэлтийг Монголын төр хийлээ. За энэ одоо 3 хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт хийгээд 5 толгой төсөл цаашаа үргэлжилснээр энэ бол том бүтээн байгуулалт, том үйлдвэрлэлт, том борлуулалт, том тээвэрлэлт гарч ирнэ гэсэн ийм дүгнэлтийг Монголын тал хийж байна. За мэдээж хэрэг энэ дээрх одоо түншлэлд одоо тодорхой шалгуурыг тавьсан. За нэгдүгээрт орд газар бол Монголын төрийн өмчлөлд байна гэдэг ийм нөхцөлтэйгээр өгч байгаа. За мөн төслийн бүхэл хугацаанд үндэсний компани олонх байх ёстой гэдэг ийм зүйлийг зааж өгсөн байдаг. За мөн бүтээгдэхүүнээ Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх ёстой гэдэг ийм шалгуурыг энэ компаниуд тавьсан. За мөн орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой, Монголын уламжлалт, соёл иргэншлийг хүндэтгэж хөгжүүлэх, за байгаль орчинд халгүй байх гэдэг ийм үндсэн шалгууруудыг бол тавигдсан. За мөн тодорхой нөхцлүүдийг хоёр талаасаа тавьж одоо харилцан тохиролцсны үндснээр дээрх хөрөнгө оруулагчдыг шалгаруулсан байгаа. За тухайлбал 5 толгойн орд газарт хайгуул хийж цаашдаа нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн ийм амлалтыг хөрөнгө оруулагчийн зүгээс өгч байгаа. За мөн 2.5 жилдээ багтаагаад 30 саяас багагүй нөөц баяжуулах хүчин чадлыг бий болгоно гэж байна. За мөн чалкад төлөх өрийг барагдуулахад оролцсон гэж байгаа. За түүнчлэн 5 толгой гашуун сухайтын чиглэлийн 260 км төмөр замыг өөрийн хөрөнгөөр бариад 30 жилийн дараагаар Монголын төрд 51% нь ямар ч үнэ төлбөрөг өгөөр өгнө гэдэг ийм тохиролцоог бол хийсэн байгаа. За мөн ордыг Монголын төрийн өмчлөлт хэвээр үлдээнэ гэдэг энэ зүйлийг бол хөрөнгө оруулагч тал зөвшөөрч байна. За энэ түншлэл 5 толгой ордод нийтдээ одоо ашиглах хугацаанд 4 тэрбум орчим ам долларын хөрөнгө оруулалтыг хийн. За мөн урьдчилгаа төлбөр төлж болно гэдэг ийм зүйлийг хөрөнгө оруулагчийн зүгээс хэлж байгаа. За Эрдэнэс 5 толгойд мөн түрээсийн төлбөр төлнө гэх мэт ийм бол нөхцлүүдийг хоёр талаасаа өнөөдрийн байдлаар харилцан тохиролцоод байна. Хэрвээ хүсвэл Монголын засгийн газар хүсвэл одоо эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эргэж суудах авах нөхцөлтэйгээр одоо 250-аас 300 тэрбум төгрөгийн хэмжээний мөнгийг урьдчилгаа болгож өгч болох юм. Гэхдээ энэ бол хилцээний асуудал гэж ингэж санал оруулж ирсэн байна. За энэ үдрээс нь аваад үзэх юм бол гарцаагүй одоо засгийн газрын 268 дугаар тогтоолоор тавьсан шаардлагуудыг энэ 3 том компани консорциум бол хангаж байгаамаа гэж хэлэх гээд байна. Эрдэнэс 5 толгой лиценз баригч Монгол улсын төрийн нэрийн өмнөөс лиценз баригчийн хувьд энэ оператор ажиллаж байгаа энэ консорциум биднэрт төлбөр төлнө. Тэр төлбөр нь одоогоор яригдж байгаа хэмжээ нь юу гэхээр бол ер нь ашигт малтмалын роялти гэж төлбөр байдаг шүү дээ, тийм ээ. Тэр роялтийн төлбөрийн одоо 40%-аар төлбөр төлөхөд бэлэн байна гэж одоо консорциум бидэнд хэлсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл Эрдэнэс 5 толгой Монгол төрийн өмчийн лицензийг баригч Эрдэнэс 5 толгойд одоо компани роялти гэж одоохондоо тийм нэр томьёо хэрэгж байгаа. Монголын хувьд бол шиндээд байх шиг байна. Магадгүй Монголын төрийн өмч учраас Монголын төрийн өмчийг түрээсэлж байгаа гэдэг утгаар түрээсийн төлбөрч гэд нэрлэмээр ч юм шиг юм байгаа. Яг энэ түрээсийн төлбөрийн тухай яриа болсон. Тэр нь бол роялтийн 40% гэсэн саналыг тавьсан байгаа. Гэхдээ энэ тоонууд бол бүгд хилцээр эхлэх анхны тоонууд хилцээ эртний ширээний ард. За энэ тохиролцоог цаашдаа эцсийн байдлаар батлах
батлах уу үгүй юу гэдгийг бол талуудын хөрөнгө оруулалтын асуудлаар хийх хилцээр бол батлана. За 1-р сарын 5-ны өдөр энэ хилцээрийг эхлүүлэхээр талууд тохирсон. За ингээд сар шинийн өмнө бас энэ хилцээрийг дуусгаад 5-7 орд газрын 5-7 төслийн ажлыг цаашдаа үргэлжлүүлээд явах ийм төлөвлөгөөг Монгол улсын засгийн газрын зүгээс гаргаж тавьсан байна. За 5-7 ордтой холбоотойгоор өгч болох өнгөрсөн 7 хоногт болсон шинэ мэдээлэл ийм байлаа. За өөр нэг ордын хувь зайны асуудал өнгөрсөн 7 хоногт бас яригдсан нь гац суртын алтны орд байлаа. За ер нь гац суртын алтны ордыг Монголын төр стратегийн ордод хамруулах эсэх асуудлыг өнгөрсөн 7 хоногт улсын хурлаар хилэлцлээ. За энэ асуудал бол өнгөрсөн 7 хоногт улсын хурал дээр хилцэх хийсэх асуудал нь орж ирсэн. За нийт гишүүдийн 75% дэмжлэгтэйгээр цаашдаа гац суртын ордыг стратегийн ордод хамруулах асуудлыг хилцэх нь зүйтэй гэсэн ийм шийдвэрийг Монголын төрийн зүгээс гаргалаа. Тэгэхээр энэ гац суртын ордыг яг одоогийн байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бол Sintere Gold компани байд юм байна. За Sintere Gold компани Монгол Улсын засгийн газарт энэ ордыг стратегийн ордод хамруулж өгөөч гэсэн ийм хүсэлтийг тавьсны үндсэн дээр уул уурхай яам Монгол Улсын засгийн газар улсын хурлд энэ асуудлыг оруулж ирж өнөөдөр энэ асуудлыг ярьж байна. За эдийн засаг хүнд байгаа нөхцөлд бид нэг ч гэсэн ордыг ашиглаж эхлэх ёстой гэдэг ийм тайлбарыг хийж засгийн газар бол энэ асуудлыг улсын хурлд оруулж ирж байна. За ер нь бол Sintere Gold-ийн зүгээс хэрвээ гац суртын ордыг стратегийн ордод хамруулж ашиглаж эхэллээ гэхэд 5 хүртэлх тонн алт олборлох боломжтой гэсэн ийм мэдээллийг өгч байгаа. За мөн 10 жилийн хугацаанд энд алт олборлолтыг явуулна. Энэ хугацаанд нийтдээ 3 их 80 төгрөгийн борлуулалт хийн. За нийт 606 тэрбум төгрөгийн татварыг улсад төлнө. 100% одоо олборлсон алтаа Монгол банкнд тушаана гэх мэтийн ийм бол амлалтуудыг одоогоор өгöd байгаа юм байна. Зүүн хараагийн нутагт байдаг алтны үндсэн ордыг ашиглах тухай. Хэрвээ ашиглах юм бол 3 их 80 төгрөгийн алт Монгол банкнд тушаагдаж тэр хэмжээгээр Монгол төгрөг гаргах хэрэгтэй болно. 100% тушаагдахаар гэрээ хийсэн байгаа. 1000 хүн ажилтаа болно. Хэрвээ ашиглахгүй гэвэл дахиад 10 жил энэ талаар маргалдана. Тэгээ би бол ашиглахын төлөө байгаа. За Sintere Gold-ийн амлаж байгаа энэ бүх зүйл эргээд Монголын эдийн засагт өнөөдрийн байдлаар маш их хувь нэмрийг өгнө гэсэн ийм үнэлтийг бол одоогоор эрх баригчдын зүгээс хийж байгаа юм байна. За гэхдээ гац суртын алтны ордыг стратегийн ордод хамруулснаар хэд хэдэн сөрөг асуудлаас гарч ирнэ гэж улсын хурлын зарим гишүүд үзэж байгаа юм. За тухайлбал гац суртын алтны ордыг стратегийн ордод хамруулснаар Монголын төр бас энэ ордын тодорхой хувийг худалдаж авах шаардлагатай болж байгаа. За хуулийн зааснаар Монголын төр 34 хүртэлх хувийг авах ёстой ч за өнөөдрийн байдлаар 34% хэрвээ гац суртын ордоос эзэмшнэ гэх юм бол бас багагүй мөнгө төлөх шаардлагатай болж байгаа. За тийм учраас 20%-ийг нь авбал яасан юм бэ гэсэн ийм зүйлийг одоогийн байдлаар ярьж байна. За гэхдээ улсын хурлын гишүүд бол Монголын төр өөрийнхөө баялагийг худалдаж авах ёсгүй гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Хавар одоо ерөнхийлөгчийн зүгээс засгийн газрын зүгээс одоо ашигт малгын хуулийг өөрчлөлт оруулахаар орж ирсэн шүү дээ. Тэр бол хамгийн гол нь 5-4-5-5 Монгол улс өөрийнхөө баялагийг худалдаж авдаг тэр зүйлийг байхгүй бол гэж орж ирсэн. Гэтэл энийг намар болгоё, хайгуулын эрхээ нээчихье гэд одоо нэгсний залдаад тухайн засгийн газар намар болгосон. Өнөөдөр намар энэ хуралдаанд хэлцээгүй явж шүү дээ. Тэгэхээр тэр 5-4-5-5 байгаа Монгол өөрсдийнхөө баялагийг худалдаж авдаг тэр зүйл залтыг тэр муухай гадны лоббигаар оруулсан залтыг бол байхгүй болох хэрэгтэй. Тэгвэл бид нэр 34% хүртлээр эзэмшнэ гэдгийг одоо худалдаж авахгүйгээр эзэмших байхгүй юу? За өөр нэг зүйл бол стратегийн ордод гац суртын ордыг хамруулснаар энэ ордыг Sintere Gold компани нийтдээ 10 жилийн хугацаанд ашиглана гэж байгаа боловч 10 жилийн хугацаанд хүрэхгүй. За одоогийн алтны роялтын хэмжээ татврын хэмжээ 2.5% байгаа. Энэ одоо хугацааг ашиглаад Sintere Gold бол маш богино хугацаанд гац суртын ордын алтыг ухаж аваад алга болно гэдэг ийм хардлагч бас улсын хурлын зарим гишүүдэд байна. Эд бол 10 жилийн хугацаанд ашиглана гэсэн байдлаар орж ирж байна. Худлаа. Энэ компани бол одоо 5 жилийн дотор ашиглал дуусна. Би энийг бол баталгаатай хэлэх байна. Яагаад гэвэл энэ компани маш их туршлагатай. Яагаад гэвэл урд нь Бороо голдыг 10 жилийн гэрээ хийгээд 5 жилд ашиглаад дууссан шүү дээ. Татваргүй 5 жилд нь. Яг тэр аргаараа нөгөө муухай аргаараа 2 дахь удаага л одоо ийм үйл ажиллагаа хийх гэж байна гэж ойлгож болно. Энийг бол сайнтай стратегийн ордод оруулж байгаа юм бишээ. Энэ өөрөө яг мандал сумын урдхантай байдаг ноён уулын
одоо хүннийг үеийн их соёлын өвтө ноён уулын яг бэлд байдаг. Ноён уулын төв ороогоос нэг 3-4 км байдаг. Бас тэнд Балжийн гол, Бодончийн гол гээд бас голууд байдаг. Ийм газар өөрөө нөгөө урт нэртэй хуулинд хамрагдсан ийм ордолтой. Урт нэртэй хуулиас гаргахын тулд стратегийн ордод оруулж байгаа нэр зүүж байгаа юм. Стратегийн ордыг бол урт нэртэй хуулинд хамруулахгүй гэж заачсан байхгүй юу? Тэгэхээр сайндаа эднэр бол оруулж байгаа юм шээ. Энэ компани одоо хүсэл тавиад оруулж байгаа юм биш. Одоо ашиглахын тулд, ухахын тулд, алтын авахын тулд одоо энэ ордыг стратегийн ордод оруулж байна. Өнөөдөр яг хуу дэмжигдлээ. За өнөөдөр яг энэ асуудал бол энэ Centera Gold гэж компани бол өөрөө Канадын хөрөнгө оруулалттай компани байгаа. За тэгээд өнөөдөр энэ компани ингээ хүсэлт гаргаад Монголын төрд бид нар ингээд стратегийн ордод орё гэдэг агийн учир шалтгаан юу вэ? Стратегийн орд гэж чухам юу юм бэ гэдэг асуудал. За тэгвэл стратегийн орд гэдэг бол өөрөө одоо улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газар түнчлэн одоо тэнд тэр ордыг ашигласан тохиолдолд одоо ард түмэн бас хувь хүртэх ёстой гэсэн ийм л одоо үндслэлээр бид нар өнөөдөр 15 стратегийн орд цаашаа 39 стратегийн орд гэсэн ийм чагсаалтуудыг гаргасан байгаа. За тэгэхээр энэ яагаад өнөөдөр стратегийн ордод бид нар орё сайн дураараа өөрөөр хэлбэл ашиг орлогоо эндээс одоо авах ашгаа ард түмэнтэй ч хуваалцъя гэсэн ийм л зарчмын асуудал тавиад байгаа. За энэ бол тэр Канадууд үнэхээр өгөөмөртөө үнэхээр одоо энийг яаж зүгээр аваад гарчих уу гэсэн үүднээсээ хандаад байгаа юм уу гэвэл үгүй. За учир нь гэвэл энэ Гачуурдын орд байрлаж байгаа газар нь Сэлэн аймгийн Мандал сумын нутаг. За усны сав газар, ойн сав газар бүхэлдээ энэ орд газрын олборлт хийх нь бол тэр чигтээ одоо ой мод маш их үзэсгэлэнтэй газар байдаг. Гачуурдын гол яг дундуур нь урсдаг. За тэгэхээр энэ бол одоо 2009 онд батлагдсан урт нэртэй хууль буюу гол мөрний урсц бүрэлдэх их ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх холбоорлохыг хориглох тухай хуулиар энд одоо тэр усны сав газарт ордог учраас ингээ хориглогдсон газар. Тэгэхээр эдний нэг залтай арга нь өнөөдөр стратегийн ордод хамруулъя гэж байгаад энэ урт нэртэй хуулийн хүрээнээс одоо гарах өөрөөр хэлбэл олборлт хийх эрхэл өнөөдөр авах гэдэг юм л да. За тэгээд дээрэс нь өнөөдөр энэ компани тийм хариуцлагатай компани юм уу, тийм өгөөмөр компани юм уу гэдэг дээр бид бас авч үзэх ёстой. За Centera Gold компани бол өмнө нь бороогийн алтны ордыг ашигласан. Өөрөөр хэлбэл одоо хамгийн алтны компаниудын хамгийн муу жишээгээр нэрлэгддэг доктортой байдлын гэрээний одоо хамгийн ихний одоо урхахыг монголчуудад ойлгуулсан ийм жишээний уурхай байдаг. За өөрөөр хэлбэл бороогийн 40 тонн алтыг доктортой байдлын гэрээ хийгээд Монгол улсын төртөө доктортой байдлын гэрээ хийж олборлсон байдаг. За ингэхдээ яг энэ өнөөдрийн ярьж байгаа шиг ингээд 10 жилийн дотор энийг ашиглана гэд ярьж агаад за эхний одоо 5 жилээс татвараас чөлөөлөгдөөд тэр 5 жилдээ багтаагаад хамаг алтаа одоо татваргүйгээр маш бага татвартаагаар аваад гарчихсан ийм компани байдаг. За бид нар өнөөдөр алтны ордын хамгийн муу жишээг нэрлэх болгондоо бороогийн 40 тонн алт Монгол улсад одоо юу ч үлдээгээгүй татваргүйгээр гарсан гэж ярьдаг. За тэгвэл яг өнөөдөр энэ компани ч гэсэн ийм байдлаар л өнөөдөр явах гэдэг юм л да. За дээрэс нь ашигт малтмалын хуулийн 5.4 5.5-д бол за хэрвээ хувийн компани одоо тухайн орд газарт хайгуул хийсэн бол төр 34 хүртэл хувийг нь эзэмшнэ гэж цагаан дээр хараар заачсан байдаг. За тэгвэл өнөөдөр энэ хууль байсаар байтал хүчин төгөлдөр мөрцөрөл яагаад өнөөдөр энэ компанид зориулаад 20% эзэмших талаараа яриад байгаа юм бэ? Монгол улс өнөөдөр эдийн засгийн хямралтай мөнгөгүй байна. Хүүхдүүддээ өгдөг мөнгнөөсөө танах талаар ярьж байна. За энийг өнөөдөр хөрөнгө оруулагч гих энэ мөнгөтэй гадны компаниуд маш овчноор ашиглаад за өнөөдөр та нар 34%, 20% эзэмших юм бол мөнгөө өгч чадахгүй бол одоо баг үнэгүй бид нар одоо 100% авъя гэсэн энэ нөхцөл байдлыг тулгаж байна. За үүнийг нь өнөөдөр манай нөгөө гадныхантаа нийлдэг улс төрчид одоо энэ игзгийг ашиглчихсан. За ер нь өнөөдөр энэ ордоо өгөө төр угаасаа чадахгүй юм чинь мөнгө авахгүй юм чинь гэсэн байдлаар л хандаж байна л да. Өмнө нь яг ийм байдлаар цагаан суврын орд гэж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг МАК гэх компанид зүгээр л 100% эзэмшүүлээд өгчихсөн. Нөгөө ашигт малтмалын хууль дээр заасан стратегийн орд газарт 34% хүртэл төр эзэмших хувь яасан бэ гэхээр 34% оногдох мөнгө нь манад байхгүй учраас өгч байгаа маа гэд. Яг энэ шиг өнөөдөр Centera Gold гэж энэ Канадын компанид гачууртын энэ ордыг өгөх талаараа ярьж байна. За хамгийн одоо тэр өнөө маргаашийн мөнгө төгрөг яхав хамгийн урхагтай юм нь энэ дээр Монгол улсын цэвэр усны нөөц, ойн сан бүхий
одоо Сэлэнг нутгийн бас нэг үзэсгэлэнтэй дээрээс нь тэр ноён уулын буш гэж маш алдартай буш эндээс олдож исэн хүннийг үе. За энэ одоо газрыг бид нэр сүйтгэхэд за тэгээд Монголын ард түмэнд яг өнөөдрийн энэ хуулиараа бол 2.5% одоо нөөц ашигласны төлбөр төлөх юм бол монголчууд бараг л хүртээлгүйгээр дахиад энэ 50 тонн алтаа гадныханд бэлэглэх талаар ингээд ярьж эхэлж байна. За өнөөдөр сая бид нар өмнө нь дурдлаа энэ 5 толгойн орд газар дээр энэ одоо 3 улсын нийлсэн энэ түншлэл өнөөдөр ороод за 5 толгойг яаж ашиглах талаар ярихдаа өнөөдөр 5 толгойд бол бид нар 40% хүртэл моральти төлж болох юмаа гэж ярьж байна. За энэ бол хэрвээ энүүгээрээ төлж чадах юм бол энэ бол сайн хэрэг. Өөрөөр хэлбэл одоо 40% арилтыг төлөх боломжтой гэд нэг орд газар дээр ярьж хат өнөөдөр Центерэ Gold Meet-ийн одоо энэ алтны компаниуд бол 2.5 дэндүү бага сонсогдож байгаа үстэй 40%-ийг төлөөд цаана ашиг гаргаж болно гэж үзэж хат 2.5 гэдэг бол өнөөдөр бид нар энийг бас нэмэх ёстой. Дээрээс нь дэлхийн улс орнуудын жишгийг аваад үзэх юм бол манайхаас өөр энэ ашигт малтмаллаа ашиглуулчаад 2.5% татвар аваад сууж идэг улс орн дэлхийд дээр хаач байхгүй. За өнөөдөр бидний тэр Чил, Норвег гэдэг ингээд ашигт малтмал газрын тосоор одоо их ашиг олж байгаа улсуудын тухай ярьдаг. За энэ бол ер нь дунджаар одоо 20%, 17% гэх мэт роялти төлдгөө. Тэгэхээр бид нар бас энэ хуулиа эргэж харах дээрэс нь өнөө маргаашийн энэ нэг эдийн засаг хямралтай нэрийн дор орд газруудаа гадныханд өгөх энэ том аян өнөөдөр эрх баригчдын дунд өрнөж эхэллээ. Фактын эксперт тайм хөтөлбөр үзэгчдэнд үргэлжлэн хүрч байна. За өнгөрсөн 7 хоногт одоо Сонор Миллаас нэг сайхан таата мэдээ дуулсан. Монголын мал сүрэг 51.9 саяд толгойд хүрсэн энэ сайхан таата мэдээ байлаа. За түүхэндээ Монголын мал сүрэг ийхүү анх удаага 51.9 саяд хүрч байна. За өнгөрсөн 2013 онд Монголын мал сүрэг 45 сая 144 мянган тоо толгоогоор тоологдож байсан бол за 2014 онд ийхүү 51 сая 900 мянга болж 6 сая 826 мянган тоо толгоогоор нэмэгдсэн байна. За мал тоолгын урьдчилсан дүн ингэж гарсан тухай өнгөрсөн 7 хоногт үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. За үүнээс адуу 14.4% өссөн бол өхөр 17.3%, тэмээ 8.6% өссөн байна. За мөн хонь 15.7%, ямаа 14.4% өссөн ийм үзүүлэлттэй гарсан байна. За аймагуудаар нь малын тоо толгойн өсөлтийг авч харах юм бол хамгийн их өсөлт Архангай аймаг дээр гарч ирсэн байна. За Архангай аймаг хамгийн их буюу нийтдээ 4 сая 293.6 мянган тоо толгой мал тоолуулсан байна. За Монголын нэг өрхөд ойролцоогоор 64 толгой мал ноогдож байна. Нийт малын хувьд бол сүргийн бүтцээр нь ингээд хараад үзэх юм бол за жишээлбэл одоо адууны хувьд бол өнгөрсөн жилийн тооллогоор нийт мал сүргийн 5.8% нь адуу байсан бол энэ жилийн хувьд 5.8. За үхрийн хувьд бол 6.4%-ийг нийт мал сүргийн бүтцэд эзэжсэн бол 6.6 гэж 0.2 пунктээр нэмэгдсэн байна. Тэмээний эзлэгчийн хэвээрээ байна. За хоньны хувьд бол нодингийн тоолгоор бол нийт мал сүргийн 44.4% нь хонь сүрэг байсан бол одоо 44.7% болсон байна. За ямааны хувьд 42.6% эзэлжсэн бол 42.3% болсон байна гэж. За мэдээж хэрэг Монголын мал сүрэг 51.9 саяд хүрнэ гэдэг энэ бол маш сайхан таата мэдээ. За монголчуудын хувьд бол хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбар бол бас эдийн засгийн одоо нэг чухал салбарт тооцогддог. За эдийн засгийн хувьд үр өгөөж мал аж ахуйн салбар бас чамгүй өгдөг. За ер нь эдийн засгийн тооцоолоор нь авч үзэх юм бол махны нөөц бэлтгэх боломжтой малын тоо яг өнөөдрийн байдлаар 13.7 сая толгойд хүрсэн байна. За үүнээс дотоодын үйлдвэрлэлд энэ ондоо 108.3 мянган толгой мал зарцуулсан бол харин экспортод дөнгөж 6.5 мянган толгой мал гаргасан байна. За мэдээж хэрэг дотоодын үйлдвэрлэлээс экспортод гаргаж байгаа мал махны тоо хэмжээ дутуу харагдаж байгааг үзэгч та бүхэн бас анзаарж байгаах. За эндээс харахад монголчуудын хувьд мал аж ахуйгаас малаасаа илүү ашиг олё гэх юм бол экспортод боловсруулж гаргадаг махныхаа хэмжээг нэмэх шаардлага байна гэдэг нь эндээс харагдаж байна. За дотоодын хэрэгцээгээ мэдээж хэрэг бид 100% хангаж байгаа ч гэсэн өнөөдөр бас махны үн гадны зах зээлүүдээс дутгааргүй өндөр үнэтэй байгаа. Дээрээс нь бид хэрвээ мал маха боловсруулад гадагшаа экспортод гаргавал үүнээс хэд дахин илүү одоо орлого олох боломж байгаа. За тийм учраас Монголын
мас сүргийн тоо толгой 51.9 саяд хүрсэнтэй зэрэгцүүлээд энэ 51.9 сая мас сүргээ яаж цаашдаа эдийн засгийн хувьд үр өгөөжтэйгээр ашиглах вэ гэдэг асуудлыг бас давхард нь авч үзэх зүйтэй. Тэгэхээр ер нь бол эдийн засаг хүнд байгаа энэ үед одоо хамгийн таатай мэдээлэл нь өнөөдөр Монголын мас сүрэг 51.9 саяд хүрсэн энэ мэдээлэл болж байна. За өнгөрсөн 7 хоногт сонсогдсон өөр нэг таатай мэдээлэл нь Монголын иргэдийн тоо удахгүй 3 саяд хүрнэ гэдэг энэ мэдээллийг бас үндэсний статистикийн хорооноос гаргалаа. За 3 сая дахь иргэн 1-р сард төрнө гэсэн ийм урьдчилсан таамаглалыг үндэсний статистикийн хорооноос гаргаад байна. За үүнтэй зэрэгцүүлээд өнгөрсөн засгийн газрын үед 3 сая дахь иргэнээ урамшуулах ийм одоо шийдвэрийг гаргасан. За энэ шийдвэрээс бас өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын засгийн газар баталгаажууллаа. За Монгол Улс 3 сая дахь иргэнээ орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 70 сая хүртэлх төгрөгөөр шагнана гэдгийг зарлалаа. За мөн тухайн өдөр төрсөн 3 сая дахь иргэнтэй чацуутан иргэн болгонд 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж алдаршуулна гэдэг ийм мэдээлэл засгийн газрын зүгээс хийж байна. За нийтдээ 3 сая дахь иргэн гэдэг энэ арга хэмжээг урамшуулахад Монгол Улс 958 сая төгрөг зарцуулах юм байна. За ер нь мэдээж хэрэг 3 сая дахь иргэн төрнө гэдэг энэ бол таата сайхан зүйл, сайхан үйл явдал боловч эдийн засаг хүнд байгаа нөхцөлд заавал 3 сая дахь иргэн түүний үе чацуутнуудыг ийм олон сая төгрөгөөр одоо өнөөдөр шагнах шаардлага байна уу гэдэг зүйлийг ч бас ард иргэд өнөөдөр бас нэг хэсэг ярьж байна. За энэний оронд өнөөдөр 958 сая төгрөг гэдэг бол бараг 1 тэрбум төгрөг. Тэгвэл 1 тэрбум төгрөгөөр өнөөдөр бид нар энэ хүүхдүүдэд эмчлүүлэх 50-80 ортой нэг ийм хүүхдийн эмнэлгийг барих боломжтой гэсэн тооцоолагч өнөөдөр эдийн засагчид гаргасан байна. За Pact Index тойм хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. За өнгөрч байгаа 2014 он монголчуудын хувьд таатай олон сайхан үйл явдал тохиолдсон ч гэсэн бас эдийн засгийн хямрал хүндрэл гэх мэтээр биднийг бас баггуу сорьж шалгасан ийм жил байлаа. За Pact Index тойм хөтөлбөрийн дараагийн дугаар 2015 оны эхний 7 хоногт үзэгч та бүхэнд хүрнэ. За тэгэхээр 2015 онд бас үзэгч та бүхэн илгээрээ инх хамгаалан байх болтугай гэдэг ийм өрөөлийг дэвшүүлж байна. За Монгол Улсын хувьд ч гэсэн эдийн засгийн байдал сайжирсан ийм одоо сайхан жил болоосоо гэсэн ийм өрөөлийг бас хүргэж байна. Ингээд та бүхэнтэй шинэ ондоо эргээд уулзъя. Анхаарлаа хандсанд баярлалаа.